Дараагийн мэдээлэл. Монгол улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилд 27,000 гаруй хэрэг бүртгэгдснээс 30 гаруй хувийг нь заллах гэмтэрэг эзэлж байна. Үүний нэгэн хохирогч нь эргэн оюндар юм. За тэрээр 6 дугаар сарын 25-ны өдөр зөвөрийн орон сууцны 20 сая төгрөгийн зээл гаргана гэх зараар нэр бүхий зуучлалын газар очжээ. Тухайн байгууллагын ажилтан зээлийн аппликейшн татаж шинжилээд өгье, тэгвэл эндээс зээл авах боломжтой гэж хэлсэн байгаа юм. За гэвч оюндарт мэдэгдэлгүй 5 сая төгрөгийн зээл авч өөрийн данс руу шилжүүлсэн байжээ. Иймд цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа юм. Зуулчлалын компани ажилчин одоо зээл судлагч, эдийн засагч гэдэг юм уу, юу гэдгийг тэр ажилчин тэгсэн байгаа юм. Тэгэхээр ер нь энэ тэндээс ингээл зар хараал одоо хүмүүс чинь ингээл хүний хэрэгцээ чинь байлгүй л яг хөө тэр хэрэгцээндээ тулгуурлаад хүн юм судлаад явна штэ. Тэгэхдээ маш хянамгаал хандах хэрэгтэй юм байлаа. Тэгээ буцаагаад хийцэн байлаа. Тэгээд одоо бараг л надыг та гомдлгүй гэж хэлчих гэсэн айтел утгатай юм яриад л үгүй штэ. Энд чинь одоо би ингэсэн байна. Надаас өмнө хэдэн ингэснийг хэн ч мэдэхгүй штэ. Тийм учраас би тэр цагдаагийнхан журмаар, цагдаагийнхан хуулийнхан санкц юу нь ямар байдгийг тэргээр тэр арга хэмжээг авагднаас би тэрэнд одоо юу гэсэн юм бэ? Хүний зөвшөөрлгүй, хүний дансны одоо бүх мэдээлэл авчгаад, хүний миний өмнөөс зээл авчгаад тэгээ гомдлгүй гэж хэлүүлнэ гэж байж болохгүй үстэй. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад заллангийн гэмт хэрэг 16% өсчээ. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг 40-с 59 насныхан эзэлж байна. Тодорхойлбол энэ насныхан цахим орчны мэдээлэл дутмагаас шалтгаалж заллангийн гэмт хэргийн бай болох нь илбэг байдаг байна. За иймээс цагдаагийн байгууллагаас өөрийн хувийн мэдээлэл болон утас компьютероо гадны этгээдэд дамжуулахгүй байхыг санууллаа. Тэр иргэд маань бол яг энэ заллах төрлийн гэмт хэрэг бол ер нь яаж үлддэг вэ гэдэг талаар ер нь бол нэлээд баггүй мэдлэгтэй болсон байгаа гэж би бол итгэж байна. Гэхдээ ер нь бол бас яг энэ талаар мэдэхгүй байгаа бас маш олон хүмүүс байгаа. Зөвхөн одоо юу гэдэг нэг суглааны залилан гэдэг юм өөр нэг залилан ингээ өртчөөд зөвхөн тэрийг л залилан тэгээ босод одоо өөр босод хүмүүст итгэх тэр итгэл гэдэг юм уу. За өөрийнхөө тэр хувийн мэдээлэл алдах боломжтой тэр девайс, гар утас, компьютер гэдэг юм уу те. Тэрэн дээрээс өөрийнхөө тэр хувийн мэдээллийг одоо нууцлал тэр зүйлээ ингээ хадгалдаггүй хамгаалдаггүйсээ болоод за бусдад ингээд олзлуулах, бусдад ингээ ашиглуулах, за өөрийнхөө мэдээлэлээр дамжуулж одоо өөрөө хохирох ийм одоо эрсдэлтэй нөхцөл байдал одоо үүсэж байгаа. Иргэдийн амар аргаар амьдралаа дээшлүүлэх гэсэн бодол нь заллангийн бай болох гол шалтгаан болдог байна. За иймд хит өндөр өгөөж амлсан хөрөнгө оруулалтын саналд болгоомжтой хандах, хувийн мэдээллээ хамгаалах хэрэгтэй юм а. За мөн хуурамч гэрээ баримт бичгийг мэргэжлийн хуульч натратор шалгуулах шаардлагатай юм а. Үнэгүй зүйл зөвхөн хулганы авахынтал байдаг. Заливаа зүйл сэтгэл хөдлөлөөр хандснаар заллангийн гэмт хэргийн хохирогч болж эдийн засаг сэтгэл зүгээрээ хохирсон тохиолдол гарсаар байна. За иймд ятгах тусам нэгтлэх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.